төлөө хийн зөв. Гэхдээ нэгэнд хоёр хүүс байгаад шүү дээ, тий? Эрэгтэй хүүс байна, эмэгтэй хүүс байна. Энэ хоёр хүүс чинь хоорондоо нэгдэж байж нэг нь цул болоод байна. Арга бэлгээрээ. Тэгэхээр бодит байдал дээр бид нар хоёр эрэгтэй хүн тэр гэрт амьдраад байгаа юм шиг. Энэ мэдрэмж уур амьсгалыг өөртөө ч өгөөд байна, нөгөө хүндээ ч өгөөд байна. Энийг харж байгаа охтууд маань, хүүгүүд маань бас л тийм үлгэр дуурайлыг аваад байна уу да гэдэг байдлыг ажигласан. Ер нь одоо хүмүүстэй уулзалт хийж байгаа ч гэсэн яг гарч ирж байгаа. Одоо жишээлх юм бол 18 нас хүрч байгаа хүүгийнхаа мэрэгжил сонголтыг хийх гээд гэр бүл дотор ингээ маргаан болоод тэр маргаанаа шийдэхийн тулд коуч уулзалт руу орж ирж байгаа юм л да. За тэгэхээр тэн дээр юу яригдж байна гэхээр аав нь илүү амбицтай, карьертай байх боломжийг хараад нэг мэрэгжил санал болгож байгаа тийм инженер ч юм уу мэрэгжил санал болгоод ороод ирсэн. За тэгэхээр ээж аав хоёрын дээр санал зөрөлдөж байгаа. За ингээд нөгөө эхнэртэй ярилцж байгаа юм л да. Эхнэр бол орж ирэхдээ манай нөхөрийг мэрэгжил сонгуулах гэдэг байна. Би энийг сонгуулмаар байна. Хүүхдээ ойлгохгүй байна. Ийм тийм гэдэг нөхөртөө маш их буруутгалыг өгсөн аясаар орж ирээд эргээд эхнэртэй эмэгтэй хүнтэй яриад явхаар эцэстээ бит хоёрын уулзалтын дүгнэлт юу болж ийн гэхээр би ерөөсөө нөхрийнхөө байр суурь булаацалтаад байгаа юм биш үү. Тэгээд дийлэхгүй болохоор би нөхрөө буруутгаад өөрийгөө өмгөөлөх, өөрийгөө зөвшөөрүүлэх арга зам байгаа яваад байгаа юм биш үү гэдэг дээрээ бууж байгаа. За өөрөөр хэлэх юм бол